Сайн байцгаана уу? Миний YouTube-ыг сонсох өдрийн минь хүргэе. Тэгээд өнөөдөр та бүхэндээ ямар гайхалтай ном хүргэхээр болсон бэ гэхээр хүүхэд байхад би өөрөө энэ номыг уншаад амьдралд минь маш эергээр нөлөөлсөн, амьдралыг олон талаас нь харах тэр мэлмийнүүдийг хайрлсан эмгэнэлттэй боловч маш гайхалтай тийм ном байгаа. Тэгээд энэ ном бол ямар ном бэ гэхээр залуу охин Анна Франкийн өдрийн тэмдэглэл гэдэг ном байгаа. Тэгээд хүн бүхэн Анна Франк гэхээр мэддэг бах. Германы нацист хүмүүсийн еврей хөөрхөн маш жаахан охин. Тэгээд энэ охины өдрийн тэмдэглэл бодит явдлаас өөрөө бичсэн өдрийн тэмдэглэлээс нь бичсэн ном байгаа. Тэгээд ямар нэгэн зохиомл бус, зөгнөлт бус, өөр хэн нэгэн бичсэн бус яг тэр охины нүдээр амьдралыг харах боломжийг олгодог. Одоо бидний үеийн хүмүүст бол хэцүү жоохон юм хэцүү гэж хардаг болсон энэ үед хэцүү гэдэг чинь яг энэ юм биш үү гэсэн тэр ойлголтыг тэрийг олж харах тийм нэг өнцөг олгосон ном байгаа. Тэгээд та бүхэнд энэ номыг эхлэлийнх нь орчуулагчийн бичсэн хэсгийг хүргье. Асар богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 наснда нацист Германы хорих лагерт нас барсан Анна Франк хэмээх еврей охин юм аа. Тэрний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн 2 дугаар таны үеэр еврейчүүдийн туулсан зовлон амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигтай гэрч болж үлдсэн юм. Аннагийн өдрийн тэмдэглэлийг Америкийн ахлах сургуулийн сурагчдын заавал унших номын жагсаалтанд оруулж биелээгүй хүсэл мөрөөдөл амьдралыг таних, өөрийгөө олохыг хүссэн охины чин хүслийн үгийг сая хүүхдүүд одоо хүртэл уншсаар байгаа юм. Анналис Мария буюу Анна Франк нь 1929 оны 6 дугаар сарын 12-нд Германы Франкфурт хотод Отто Франк, Эдит Франк нарын бага охин болон төржээ. Тэдний ууган охин Маргот нь Аннагаас 3 насаар ихч байлаа. Франкийн жүүдүүдийг ялгуулан гадуурх түггүй бүсэд амьдарч байсан болохоор Аннагийн бага нас нь католик, лютеран, иуди шүтлэгт үеийнхнийхээ дунд аз жаргалтай сайхан өнгөрч байсан юм. Франкийн чийдэн уламжилт ёс заншлыг төдийлөн хатуу баримталдаггүй айл байжээ. Аннагийн эцэг Отто Франк дэлхийн 1-р дайнд оролцсон Германы офицеруудын гавьяаны одонгоор шагнуулж явсан сайн боловсралтай, гайхамшигтай баялаг номын сантай, гэр бүлээ эрхэмлэн дээдэлдэг хүн байсан. Харин хадагтай Франк нөхрөөдөлсөө илүү шашинд чин сүсгтэй тийм нэгэн гайхалтай эмэгтэй байжээ. 1933 онд Франкфуртын орон нутгийн сонгуулиар Гитлерийн нам ялж арсны үзэлд амжирах шинжтэй болсонд Франкийг Холланд руу нүүхэр шийдсэн юм. Холланд гэдэг нь одоо бидний мэдэх Голланд баха. Тэдний Германаас Холланд руу дөрвсөн 300 мянган жүүдүүдийн нэг байлаа. Жүүдүүд гэдэг нь еврей хүмүүс шүү. 1934 онд тэднийг Амстердамд төвхөнжээ. Тэдний ууган охин Маргот математик толгой цохиж байхад Анна нь альвааг уншин ойлгох болон бичих хавьяастайгаа харуулж эхэлсэн бөгөөд маш гайхалтай гэгээлэг охин байлаа. Аннагийн багын найз нарын нэг нь хааныг орсаар дурсахдаа Анна дандаа л юу ч юм бичиж байдагсан. Түүнийг хамгаалахын төлөө хөвгүүттэй гар зөрүүлэхэд ч бэлэн бичдэг юмныхаа тухай ам нээхгүй нууцлан нандиндаг байж билээ. Эгчдүү Маргот Анна хоёр тис өөр байв байсан. Маргот үлгэр жишээ охины жишгээр бие авч явдаг, дуу цовтэй бүргэдүү, нээлттэй зантайгаас гадна хоол хийх, мэтийн гэрийн ажил хамгийн уутгартай зүйл хэмээн ярьдаг. Ямагт өвөр гүцэтгэдэг охин байлаа хэмээсэн байдаг. 1940 онд Герман Голланд руу товтолж эцэлснээр жүүдүүдийг ялгуулан гадуурхаж мөрдөн мөшгөж эхэллээ. 1941 онд Отто Франк еврей эзэнтэй компанийг хориглож эхлэхэд Пентагон хэмээх компани Клемен гэдэг хамтрагчтай шилжүүлсэн юм. 1942 онд эцэг эх нь Аннад 13 насныхан төрсөн өдрөөр гоёмсог тэмдэглэлийн дэвтэр бэлгэлсэн охиныг гайхамшиг тэмдэглэлээ бичиж бид нарыг одоо ингэж уншиж байхад хүргэсэн юм. Анна тэмдэглэлтэй хамгаас дотны найз охин тооцсон Кити гэж нэрлсэн юм. Энэ үеэр Аннагийн эгч Марготыг бөөнөр хорих лагерт явуулах зарлан дуудах ирүүлсэн байлаа.
Энэ өдрөөс эхлэн Франкийн гэр бүл германчуудын мөшгөлтөөс цухтан компанийнхаа байрны дээврийн хөндөд хамт ажиллаж байсан нэгэн хүний гэр бүлтэй хамт хорогдох болсон юм. Ана германчуудаас нуугдан бөгж байхдаа тэмдэглэлээ бичсээр хорогдох байрны амьдрал зовлон бэрхшээл хамт бөгж байсан 17 настай Питер хэмээх өвгөнд өгсөн анхны хайр, бодол санаа, мэдрэмжээ бүгдийг нь сонирхолтойгоор бичиж үлдээсэн юм. Франкийнхны бүгж нуугдсан төгшүүр 4 жилиг бүтэн амьдралыг эцэс болгосон тэр гонигт өдөр бол 8 сарын 4 байлаа. Тэр өдөр Германы СС-ийн офицер Голландын 3 цагдаа тэдний байранд гинэт дайран орж ирсэн юм. Хорогдох байранд нуугдж байсан хөөрх хилтэй 8 хүнийг тэдэнд тусалж байсан 2 ажилтны нэг нь германчуудад илчилсэн гэж үздэг. Тэдний баривчлагдсны дараа хорогдох байрны шалан дээр хөсөр хэвтсэн Анагийн дэвтрийг урд нь хоол хүнс зөөж тусалж байсан ми бүсгүй олжээ. Бид дээврийн хөндөр рүү гарч шалан дээр Анагийн дэвтэр унсан байсныг хараад Бев түүнийг бушуухан ав гэхэд тэр салгансан гараараа дэвтрийг аваад бид бууцгаас. Бид үнэхээр айсан. Тэр гунигт хорогдох байрнаас гарангуудаа би зөвхөрч үүнийг яах вэ Бев гэж асуусан. Харин тэр надад дэвтрийг өгч чи илүү ихч мэд хашраараа энийг хадгалж яваарай гэж хэлсэн. Хэмээн дурссан байдаг. Аны Маргот 2 Берген Белзений хориг лагер руу Дан Руссел эхнэр нөхөр Франк нар Освенцим руу ачигджээ. 1945 оны 1-р сард Анагийн ээж Эдит Освенцимд нас баржээ. Ана Маргот 2 чөлөөлөгдөхөөс хэдхэн 7 хоногийн өмнө Берген Бэлэнд хоорондоо ганцхан хоногийн зөрүүтэй гидсний шижгээр насан эцэлсэн юм. Харин эцэг Франк нь Освенцимыг чөлөөлөгдөх хүртэл амьд байж эрх чөлөөтэй золгосон байна. Анагийн хайртай хөвгөө Питер германчууд хорих лагерт нүүлгэх үед хөл дээрээ явах чадaltaй хоригдлуудыг ачхад төв хорих руу жигсэн утгыг би энэ муу байснаас хоцорсон Отто Франк сүүлчийн удаа харснаа дурссан байдаг. Ирээдүйд агуу зохиолж болохыг хүсэн мөрөөдөж явсан Анна охин үргэлжийн 15 наснда мөнхрөн үлдэж бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэлийг нь сая хүүхдүүд уншиж түүний тухай бүрэн хэмжээний 2 кино бүтээж мянган шутран бишгчрэгдэн энэ охины тухай эссе сэтгэлдээ бичсээр байна. За нэг олон жил энэ номыг уншаагүй болохоор яг энэ эхлэлийн уншиж нэг хүүхэд байхдаа уншаад авч ясан тэр үед яг хүүхэд байхдаа би уншижсэн болохоор маш хүнд санагдаж байгаа шүү дээ. Баах ийм амар амьдрал байдаг гэхээр төсөөлжгүй тэр мэдрэмжийг одоо шууд ирж байна. 30 эд настай миний биеийн дээр шууд ирж байна. Тэгэхээр сая хоол чичрээд сонио уншсан бол ойлгоорой. Ингээд Ана Франкийн өдрийн тэмдэглэлийг хамтдаа уншицгаая. За миний уншиж байгаа энэ орчуулсан би Амина гэдэг хүний орчуулгаар би уншиж байгаамаа. Тэгээд зохиогчийн ирэх энтер бол аваагүй. Тэгээд хэрвээ сонсч ивэл уучлаарай. Тэг уншиж болохооргүй бол бас миний сэтгэлдээр комент бичээрэй. Гэхдээ энэ дэлхийд даяар тарцсан зохиол болохоор нэг ч гэсэн монгол хүүхд сонсоосоо гэж бодоод оруулж байгаа юм шүү. 1942 оны 6 дугаар сарын 14 нэм гараг. Би баасан гарагийн өглөө 6 цагт сэрлээ. Төрсөн өдөр маань байсан болохоор эрт сэрэлгүй яах вэ? Харин сэрмэгцээ босож болохгүй юм чинь 6 цаг 45 минут хүртэл хоорондоо хэвтэх хэрэг гарлаа. Гэвч төдөлгүй тис чадаад моорхон гэдэг муужхай байгаа галын өрөөрөө гүйж орвол тэр минь эрхлэн ухтлаа. Долоо болгоод ээж аав дээр орж төрсөн өдрийнхөө бэлгийг хамтдаа үзэж задлахаар зочдын өрөөнд орлоо. Тэгэхэд л би тэмдэглэлийн дэвтэр чамаагаа эхлээд харсан шүү дээ. Миний төрсөн өдрийн хамгийн сайхан бэлгэл чи минь байлаа. Чамтай минь хамт сарнай цэцгийн баглаа, халуун орны кактус, цээн цэцгийн мөчөр тэргүүтэн байлаа. Тэдгээр намид цэцгийн баглааны эхнийх нь байсан. Дараа нь харин надад хичнээн чолон баглаа цэцэг эрэг бүү мэд аав ээж хоёрч надад зөндөө их юм бэлгэлсэн. Анд найз нар маань их бэлэг өгсөн. Нэг л мэдгэд камера обсура гэсэн голлон дээр нэртэй ном олуула тоглох наадам төрөл бүрийн амттан төвчээ сорих тоглоом хатгуур зүүн гоёл Йозеф Хокиншийн Холланд домогтөөс
Дейзи сууланд аялсан гэдэг номнууд бас мөнгө төгрөгтэй боллоо. Тэр мөнгөөр нь дараах нь Рим, Грекийн баатарлаг төвс худалдаж авсан юм. Мөн ч гоё доо. Намайг аваачаар Лизиг ирмэгц сургуультай явлаа. Тэгээд л багш нар ангийнхандаа чихрээр дайлаад хичээл эхлэх нь тэр. За болох уу та, би тэмдэглэлийн дэвтэр чамтай болсондоо хязгааргүй баяртай байна. Анна. За миний хоолоос үзэн байгаа шүү манайхан тэгээд. Ойлгоорой. 1942 оны 6 дугаар сарын 15 гараг. Төрсөн өдрийнхөө үдшилгээг Бям гаригийн эхүүдэд хийлээ. Гэрэл цамхгийн манаач гэдэг кино үзүүлв. Найзууд минь кино аваа таалагдлаа. Би тэгэхэд бахаа хантал төрөхгүй цэцгээд ёстой гой наадлаа. Миний төрсөн өдөрт олон чохид хөвгүүд ирсэн юм. Ээж маань тэр хөвгүүдийг хинтээ намайг суух бол гэдгийг мэдэх санаатай тагнуулна. Хэрв тэр ирээдүйн хүргэн нь Питер Весел гэдгийг мэдвэл ээж хичнээн их гайхах бол яагаад гэвэл ээжийг надтай нөхөр мөхөр гэж яриа үүсгээд эхлэхээр нь би тоохгүй дөр үзүүлдэг юм. Октос, Лиз Коузен, Заны Хотман нар миний хамгийн дотн олон жил хүргэсэн найзууд маань байгаа юм. Харин сүүлийн үед сурвалжид еврейчүүдийн сургуулийн Жоли Вал гэдэг охинтой танилцж олон орой хамт байж хамгийн дотн найзалдаг болсон. Жопич миний төрсөн өдөрт бас ирсэн. Лиз ер нь надаас олон өөр охинтой үргэлдэг. Зэнэ ч өөр сургууль явдаг болохоор тэндээ мэдээж бас олон найзтай байдаг баха. Анна. (1942 оны 6 дугаар сарын 20 Бям гараг. Би хэдэн өдөр тэмдэглэлийн дэвтэртээ ганц ч мөр бичсэнгүй. Учир нь өдрийн тэмдэглэлийн санаа, зориултыг нь юуны өмнө сайн бодох гэсэн юм л та. Өдрийн тэмдэглэл хөтлөх гэдэг бол тийм ч амар юм биш. Өмнө нь яагаад хөтлсөнгүй вэ гэдгээс ч биш. Хизээ нэгэн цагт 13-тай ердийн нэгэн сурагч охины сэтгэл зүрхний үг нь хэн нэгэнд юм уу? Эсвэл өөрт нь сонирн байж болно гэдг нь мэдээж. Гэхдээ хамгийн гол нь энэ биш. Ердөөл бичгийн хүслэнд автаж юуны өмнө сэтгэлээ өөрийгөө сатааруулан амраах бодол санаагаа уудлахын тулд бичих болсон юм. Цаас ямар ч хүнээс илүү төвчээртэй гэж би хөнгөн уйдгарт өдрүүдэд шанаагаа тулан заримдаа юу хийхээ мэдэхгүй болохдоо үе боддог юм. Гэртээ баймаар байсан ч төвчлгүй гармаар санагдсан ч ихэнхдээ сургуульдаа суудалдаа суугаад элбийг бодлого шөрдөг юм. Тийм ээ, цаас ч төвчээртэй шүү. Энэхүү өдрийн тэмдэглэл гэсэн том нэртэй үдмэл дэвтрийг хэн нэгэнд хизээ нэгэн цагт үзүүлэх бодол мэдээж надад алга. Харин энийг сэтгэл зүрхнийхээ хамаг нууцыг дэлгэж болох хамгаа сэтгэлд найзаа болох гэсэн юм. Үүнээс өөр бодолч алга да. Үнэхээр өдрийн тэмдэглэл чам шиг хамаг бүхнээ итгэж ярих тийм итгэлтэй найз охин надад байхгүй. Над шиг 13-тай жирийн нэгэн охины ийм ганцаардмал байдлыг хэн ч ойлгохгүй болохоор өөрийгөө чадлынхаа хэрээр тайлбарлах гэсэн юм. Энэ нь ч бас гайхмаар байгаа биз? Надад хайраа зориулсан халамжтай аав ээж 16 хүрэх гэж байгаа хайртай ганц игч таньдаг, найзалдаг бусад хүмүүсгээд ойр дотны 30 гаруй хүн байна. Мөн бүхний нь өөрсдийнх нь нүднээс уншин заримдаа өөрсдийг нь толгоноор ажиглаж инээмсэглэн тал өгдөг үеийн найз хөвгүүд байна. Бас намайг хайрладаг авга нагц нар гээд хамаатан садан тансаг тогтой сайхан гэргээд дутуу юм алга. Гэтэл ганцхан сэтгэл зүрхийг хуваалцах хүн хамгаа сэтгэлд сайн найз охин л өгүүлэгдэх юм. Би ойр дотныхоо хинтээ ч өдөр тутмын ердийн юм ярихаас биш сэтгэлээ илэн талангүй ярьж чаддаггүй. Гэтэл хүн сэтгэл санаагаа уудлан ярихыг ямар их хүсдэг билээ дээ. Тэгээд л худлаа дөр үзүүлж сэтгэлдээ нууцаа хадгалан явах болдог. Бодвол энэ нь намайг хинт ч итгэдэггүй байх шиг байна. Тэгээд энэ байдлаа яагаад ч өөрчилж болохгүй нь харамсалтай юм. Ингээд би өдрийн тэмдэглэл хөтлөхөөр шийдлээ. Хэн бүхний нэгэн адил өөртөө тохиолдсон өдөр тутмын явдлыг тоочин бичих гэж бус харин сэтгэл зүрхнийхээ нандин бүхнийг хуваалцах найз охин гэж өөртөө төсөөлөөд өдрийн тэмдэглэлдээ Кити гэж нэр өгсөн юм. Кититэйгээ илэн талангүй хөөрөнхийг минь надаас өөр хэн ч ойлгохгүй байж болох юм.
За ингээд би өөрийнхөө намтрыг эхэлж ярихыг хүснэ. Дотроо дургүй байгаа ч гэсэн өөрийгөө танилцуулахар шийдлээ. Аав ээж хоёрыг гэрлэхэд аав 35-тай, ээж 25-тай байжээ. Миний эгч Маргот 1926 онд Мянга голын хөвөн дээр Франкфурт хотноо төрсөн бол би 1929 оны 6 дугаар сарын 19-нд төрсөн. Еврейчүүдийг Германаас гадуурхагдан цагаачлахад манайхан 1933 онд Голландд нүүж ирсэн юм. Энд аав маань худалдааны Трестэд даамлын албанд орсон. Тэр Трест нь нэгэн барилгад байрладаг Колений худалдаанд нэгдэлтэй ажил төрлийн нэгт холбоотой. Нүүж дөрвөж чадаагүй Германд хоцорсон төрөл төрөсөд маань Гитлерийн хадуу чанга мөрдөлтөнд байгаагаас манайхан 5 дахь муухан амь зууж байлаа. 1938 онд Гитлерийн зохицуулагч гэгчийн дараахан 2 нагад зах маань Америкт дөрвөж эмээ бидэн дээр ирлээ. Эмээ маань тэр үед 73-тай байсан. 1940 онд гарахад энэ ч муу юм хаялж эхлэв. Эхлээдээ дараа нь буулт, сүүлд нь германчууд Голландд ороод ирэв. Тэгээд л гамшиг зовлон эхлэх юм тэр. Дарангуйлах хууль ёс дараалан гарсаар ялангуяа еврейчүүд бидний хувьд бүр ч аимшигтай боллоо. Еврей хүн заавал 6 хошуу тэмдэгт зүүн ундаг дугуйгаа хураалган цахилгаан галт эргээр зурчиж болохгүй. Машины тухайд бол бүр ярилдаг. Бид 3-аас 5 цагийн хооронд зөвхөн бидэнд үйлчдэг мухлаг гэгчд худалдаа хийдэг болж оройн 8 цагаас хойш гудамж цэцэрлэгт явах хөл хориотой. Бүр тагтан дээрээ ч гарч болохгүй болсон. Еврейчүүдийн хувьд кино театр болон цэнгэн, зугааны бусад газраар орох, усан цэлэх одон бөмбөг, хоккей мэт биеийн тамирын альва тоглоомоор тоглох зэрэг нь бүгд хориотой. Еврейчүүд Христос шашинтан танилын айлчлан очиж болохгүй. Еврей хүүхдүүд зөвхөн еврейчүүдийн сургуульд явна гэх мэт зүйл тушаал захирамжууд хөвөрч эхэллээ. Ийм л дарамт талхинд бүхэл амьдрал маань орхиж жолоо. Жопи маань үргэлжлээ айж амьдрах бодсноос ч илүү хийг сонирхол итгэл маань алдрах боллоо. Тэрхүү бидэнд юу ч хийх хориотой юм чинь гэж ярьдаг боллоо. Энэ оны 1-р сард эмээ нас барлаа. Эмээтэйгээ миний ямар холбоотой байсныг түүнийг хэрхэн өвүүлж байгааг хинч мэдэхгүй. Уг нь би айл эрт 1934 онд Монтессорийн сургуулийн нэрэгдэх хүүхэд саадуулах газар орж дараа нь тэндээ сургуульд сурч билээ. Захирал К авгай сүүлдээ манай ангийн багш болсон юм. Жил өнгөрөөд багш бид хоёр асгартал уйлан салж билээ. Маргот игч бид хоёр түүнээс хойш 1941 оноос эхлэн еврейчүүдийн тусгай сургууль лицейд нэг нь 4-р ангид, нөгөө 1-р ангид сурч эхэлсэн. Бид дөрвөн явдлын өнөөтэй золгосон шиг үлзийтэй байгаасай да. Анна. За ингээд 5 өдрийн тэмдэглэлийг өнөөдөр уншнаа. Одоо 3-ыг уншсан. 1942 оны 6 дугаар сарын 21 нэм гараг. Бид ангиараа л нэг хайсан улс. Багш нарын гурал босгон дээр ирэв. Ангийн маань тэн хагас нь хин анги дэвших хин уйлрах вэ хэмээн мөрөөдөж байна. Жонигийнт мэд бид хоёр мөнгөө бүгдийн хин уйлрах хин анги дэвшихийг таах бооцоонд тавьсан ширээнийхээ хараад илгээ хөштлийг нээлдэв. Тэд чи анги дэвшнэ, чи уйлрна, үгүй тийм гэдэл өглөөнөөс өдөш болтол шүүгэлдэж байлаа. Уг нь мипийн арга дөнгөө харц миний ухааруулах гэсэн шаргуу орлогыг аль нь ч тэднийг сэхэрүүлж чадсангүй. Минийхэр бол залхуугаас хойш ангийнхны маань тэн хагсын үлраасан ч яах вэ санагдана. Багш нар гэдэг олноос онцгой олон зантай ус. Гэхдээ одоо сайхан зантай байгаа байж ч мэдх юм да. Миний хувьд бол бүхэл эрэгтэй эмэгтэй багш нар зөв надад сайн. 9 багшийн 7 эрэгтэй, 2 нэмэгтэй. Тооны багш ноён Кеплер намайг хичээл дээр их ярьдаг гэж нэг хэсэг муухан байсан юм. Тэр надад шийтгэл болгож нэмэлт даалгавар өгнө шүү хэмээн байн анхааруулдаг байлаа. Тэгээд нэг удаа чалчаа охин гэсэн сэдвээр зохион бичлэг хийж иргэлээ. Очиж чалчаа охин шүү энэ тухай юу бичих юм бэ гэж санаа ер зовсонгүй. Даалгаврынхаа дэвтрийг цөнхрүүгөө чулууж хаад дуугүй байх гэж оролдов. Оройн бусад бүх даалгавраа хийгээд дуусны дараа тооны багшийн өгсөн нөгөө зохион бичлэгийн сэдвийг гинэд саналаа. Би үзгээ хэмлэн хэсэг зур бодлогошрон суулаа. Ер нь
хэн хөнгүү ямар нэг юмны тухай санаандаа орсныг жаахан ирээчэд зохион бичлэг хийж гэж болно л доо. Гэтэл чалчхан зайлшгүй зүйл юм гэдгийг гарцаагүй батлан гэдэг нь нэг ёсны урлаг шүү дээ. Би бодоод л байлаа. Гэнэт нэг юм санаанд орж би яах ихийн зургүй 3 нүүр биччихлээ. Бичсэн зүйл маань өөртөө ч таалагдж байна. Чалчин гэдэг нь эмэгтэйчүүдийн гин биш зан хэмжээ хязгаартай чалчхыг би хичээнэ. Ээж маань над чиг их яриах. Тэгэхээр удамшиж заяасан харин шин төрхийг аргалахад бэрх гэсэн баталгаа нотлохоо гаргалаа. Миний ингэж тайлбарласныг үзээд Кеплер багш хөхөрч гарлаа. Дараагийн цаг дээр би мөн л хэлсэнгүй ярьж эхэлдэг бас л засалшгүй чалчаа охин гэсэн сэдвэр зохион бичлэгийг таалгуур надад өгөх нь тэр. Түүнийг нь бас л бичиж өчгөөд 2 цаг гэртээ гим зэмгүй суулаа. Тэгтэл 3 дахь цаг дээр багш маань уурлан чалчсны шийтгэл болгож жиргдэг өглөө бэлцуугаа гэсэн нэртэй зохион бичлэг бичгэлээ. Ангийнхан маань эрхийдл хөхрөлдөв. Чалчгийн талаар зохион бичлэг бичиж хамаг чадвар маань дууссан ч би тэднийг дагаж хөхрөв. Арай л юм бодож олоод бичих хэрэгтэй санагдав. Ангитай бол нэлийн гайгүй шүлэгч Заня маань тэгтэл чадхаараа тусламж шүлэг бич гэж зөвлөв. Би ч бүр хөөрчлөө. Томны багш маань намайг өөрийнхөөрөө байлгах гэв. Би ч мөчөөгөө өгөхгүй ноён каблерыг 2-3 дахин илүү чадахсан гэж тэсэлгүй хүсэж байлаа. Жиргдэг өглөө бэлцуухай гэдэг шүлгээж бичв. Их амжилт. Тэр маань 3 хөөрхөн дэгдээгээ гангаж гунгаддаг гэд тоншоод алчихсан ир хүн эм нугасны тухай байлаа. Азар Кеплер багш тэр өгөөдлийг маань ойлгож шүлгийг минь манай болон бусад ангиуд тайлбартайгаар уншлаа. Түүнээс хойш би багшид шийдвүүлээ сайлгүй чалчиж тэр бүрт Кеплер багш шог үг хэлээд л өнгөрдөг болсон билээ. 1942 оны 6 дугаар сарын 24-ний лав гараг. Хайрт Кэти минь. Гадаа бөгчм халуун гэж ихтэй юм байна. Бүгд л хөлөрч амьсгаадж байна. Тийм халуунд хөл дүүжилдэг юм бүхнээр төхмөр байв. Цахилгаан гал тэрэг юуны өмнө задгай тэрэг хичнээн тогтоо унаа юм бэ гэдгийг анх удаа мэдлээ. Гэвч тэр нь еврейчүүд бидэнд олдшгүй ид болж дээ. Би дадаглаад ах トゥ Беникийн чиг байдагш болоосай. Өчигдөр би баг үдэд Ян Лукенштрасс дах шүдний эмчт очив. Эмчих маань хотын цэцэрлэгийн дэрэгдэх манай сургуулиас хол гэдэг нь очихгүй. Үдээс хойш хичээл дээр ядраад бараг л унтчихсангүй. Аяа гуух юм өгдөг сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг л тэссэн шүү. Шүдний эмчийн сувлагч бидний зовлонгоо ойлгож байна лээ. Бидний зөвхөн заваар явахыг л зөвшөөрчээ. Йосеф дэх израилчууд дүүрэгт бяцхан зав аргамжаатай байлаа. Завчин ашгүй биднийг суумагц нөгөө эрэгт хүргэхээр хөдлөлөө. Еврейчүүд биднийг байдал муу байгаа нь голландчуудаас болсон хэрэг биш нь мэдээж. Би ч сургуультаа явж чадахгүй болох нэ. Улаан өндөгний баяраар дугуйг минь хулгаалав. Аав ээжийн дугуйг танилын да хадгалав. Аз болоход харин амралт болоод 7 хоноод эхэлнэ. Юу ч гэсэн даваач ойртлоо. Өчигдөө баг удад сонин юм боллоо. Дугуйгаа тавьдаг байсан газрынхаа дэрэгдүр өнгөрлөх хин нэгэн хүү туудав. Эргэж харуул өнгөрсөн оройны танил Евагийн таарлцсан зүс таних хөөрхөн хөвгүүн зогсож байлаа. Бүдэгдүү байхыг тэр банд өөрийгөө Харри Голдберг гэж танилцуулв. Түүний яах гээд байгааг мэдэхгүй ч гайхаж орлоо. Тэгтэл төдөлгүй юмны учир тайлагдаж тэр намайг сургууль руу манд төхүүлэх гэсэн мэдэгдэв. Тэгтэн зам чинь хазаахгүй бол яах вэ гэд хамт явлаа. Харри аль хэдийн 16 хүрсэн тул альва өвний тухай айтайхан ярьж байлаа. Тэр өнөө өглөө намайг дахиад л хүлээгээ зогсож байсан гэж энэ явдал нэлээн удаан үргэлжлэх бизээ. За ингээд эхний 5 өдрийн тэмдэглэл энэ хүрч байна. Тэгэхэд дараагийн удаад оруулахдаа энэ дараагийн 5 тэмдэглэлээр уулзъя. Яг энэ өдрийн тэмдэглэлийг уншиж яагаад ингээд яг тэр үеийн байдал дүрслэн харагдаж нүдэнд бүр ингээд Аннагийн царай болсон явдлууд нь ингээд кинон дээрээс үзсэнтэй ингээд хавилтад аим гоё харагдаж байгаа. Тэгээд би одоо 30 хэдэн настай ч гэсэн яг ингээд энэ 13 настай охины амьдралаар амьдарч байгаа юм шиг маш гайхалтай мэдрэмж төрүүлж байгаамаа. Тэгээд та нар маань ч гэсэн сонсч ийсэн үнэн дахиж нэг сонсоод бидэнд байгаа гайхамшигтай эрхчлөөгөө мэдрээд сонсож байгаа хүнийг нь сонсоод энэ хүн номны гайхамшигтай амтыг өгж байгаа мессежийг бүх зүйлийг мэдрээсэй гэж хүсэж байна.